өнөөдөр Бажимны бий болон K50 манай Мөнжи маань тэр та бүхэнд бүстэй холбоотой бяцхан зөвлөгөө та бүхэнд өгөх болно. Ямар ч брендийн ямар ч бүүз худалдаж авч болно. Өөртөө дуртай таалагдсан бүүзээ авч болно. Таалагдсан бүүзээ авахдаа гол нь өөрийнхөө өмсөж үзээд ардталтаа ядаж нэг хуруу ингэж орох зайтай авал маш зүгээр. Хөлд холох ч юм уу те хөлд ямар нэгэн асуудал гарахгүй. Тэгэхээр бид нар ямагт нэг хуруу зайтай бүүз сонгож авч байгаарэ гэж зөвлөдөг. Тэрнээс юу гэдэг багцсан ч юм уу эсвэл томцсон бүүз эргээ буцаад муухай хардаг ч юм уу те. Эсвэл асуудал үүсдэг. Зарим эцэг эхчүүд ярьдаг хүүхдтэй наа бүүзийн чам томдоод байна гэд ингээд том харагдаад байна гэд ингээд жижигхэн бүүз шахаад ингээр хөл нь одоо юу шиг ч юм уу зөндөө бол асуудал үүсдэг учраас та нар том жижиг харагдах нь хамаагүй хамгийн гол нь хагас сарзмар том буюу нэг хуруу ингээд орж явах зайтай хэмжээтэй бүүзээ сонгол хамгийн шилдэг сонголт болно гэж бодож байна. Монгол тусмаа одоо хамгийн өргөн тохиолдож байгаа зүйл бол ориг бүүз. За тэгээд нэг жишээ харуулах гээд хоёр шиг пүүзний жишээ авчирсан байгаа. Тэгээд баажахаараа ялгуул нь хоёр шиг пүүз за аль нь өрг аль нь гэх юм. За бич бүгд наарна. Хамгийн гол нь тэгээд пүүзийг ялгах бас үндс нь гэж боддог. Цав, ойдол. Ориг юм чинь өөр шүү дээ. Одоо за. Энэ ориг байна. За яг зөв. Энэ бол хөлхөн. Тэгээ та бүхэн яг хараад мэдж байгаа. Энэ зүгээр ингээд анзааруулъя л да. Маш их алдаатай хийгдсэн байдаг. Ер нь харахад одоо зүгээр ингээд бүхсний сүүлийн ингээд бүхсний ингээд ойдлыг харъя. Энэ тэгшин энэ дали. Тэ. За энэ цамнуудыг харъя ингээд гараад ирсэн ингээд нөгөө юутай. Тэгээ дутуу цавтай энэ ориг бүзэн бол. Тэрөөсөө ялах бол бас тийм ч хэцүү биш. Одоо ингээд энэ нүүрэн талыг ингээд харах хошуу харъя л та бид тийм ээ. Харж байна үү тий. Ерөөсөө үйлдвэрийн нэг алдаа шиг. Гэхдээ энийг нөгөө ялгаж чадахгүй мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. Маш олон. Тэгээ энийг ингээ ориг бүүзгээл нөгөө 103, 104 гэдэг энийг ингээ тавьчаад зараад байгаа шүү дээ. Тэгээ хайлтыг харахад бол яг л ялгаагүй хэцүү. Тий. Ерөөсөө ямар ч ялгаа ингээ харахад бол яг тэр ялгаагүй өрнө. Энэ л жишээ нь бүх хийц бүх юм тод байгаа. Ингээд харахад уус мэдэгдэнэ. Дээрээс нь boost easy boost 350 юугаар ялгадаг юм гэхээр энэ доотлын boost системээр нь ялгадаг. Жишээ нь энэ ингээд та дараа үзтээ. Энэ нэгэ зөөлхөн бахад энийг хатгаа тийм. За хүний энэ easy boost-ийн юугаараа алдартай ингээд хүний бит хамгийн хэвтийхэн баг тавч өмсөж байгаатай ялгаагүй айгуугай мэдрэмжийг төрүүлдэг. Хөлөөрөө явж ийн гэсэн үг. Тийм болохоор энэ бүүзэн дээр энэ easy boost-ийн энэ boost гэдэг системийг хамгийн одоо юу гэдэг жоохон тийм юутай оюуны өмчлөл нууцтай хийсэн шүү дээ. Тийм болохоор энийг ингэж дуурайж 1000 дуурайгаа хийсэн ч гэсэн ерөөдөө жоохон ч бүүздэг шин. За ингээ өнөөдрийн гол сэдв рүү гаръя. Пүүз бид нэр сонголтыг ярьчлаа. Дээрээс нь ориг хүлхийг ярьчлаа. Одоо бид нэр пүүзийг хэрхэн яаж ажиллах вэ? За баажах яаж ирнэ гэдэг асуулт. Би одоо энэ одоо шинэ миний өмсөжсэн пүүз авч ирсэн. Өмсөжсэн тийм пүүз одоо тэгээд энийг би бол яг тийм чухалчлаад одоо яг ингээд өдөр болгоно уугаад идэх юм биш ээ. Яг тэгвэл нөгөө нэг хадгалаад идэх өмсөд идэг. Өмсөж хадгалдаг шүү дээ. Би бол өмсдөг ингээд янз бүр ингээд өглөө ингээд за энийг өмсөн өнөөдөр энийг өмсөн гэлтэй тэгдэг л дээ. Тэгээд яг ашиглагын тал дээр бас чамаг илүү мэдээлэлтэй болгож байна. Ер нь бол юу гэдэг нэг 500,000-аас дээш төгрөгийн үнэтэй бүүзээ халуун усанд хийгээд юм те эргүүлвэл айгүй зөндөө бол асуудал гардаг. Агшин сунна те зөндөө бол асуудал гардаг. Аль бол хүүтэн усанд хийж эргүүлж байгаарэ гэж бас зөвлөмөр байна. Тэгээд хөнгөн зөвлөгөөг бол би юугаар хийдэг гэхээр силвер гэдэг энэ бүтээгдэхүүнийг би ашигладаг. Надад аюу амар үгүй би K50 дэлгүүр дээр би хүмүүс заримд нь бэлгэлцдэг. Энэ силвер бүтээгдэхүүнд аюу таалагддаг. Нэгдүгээр бас эрүүл мэндийн тусгайгүй. Аллерген маллерген 9 жирийн мөгөд идэх надад тийм бодлого. За өнөөдөр тэгээд нэг хальт хөнгөн зөвлөгөө үзүүлчихтэй байлаа. Ийм нэг кет дээрсэн. Элвин кет энэ. Элвин кет. За энэгээ би шууд энэ сайхан цэвэрлээд үзүүлчихье. Би бол хөнгөн цэвэрлэгээ хийдэг л дээ. Тэгээд хөнгөн цэвэрлэгээ яад ингээд зүгээр сайхан хөөстөл. За тэгээд энэ гутланд нөгөө ямар ч нөгөө элдв байна хор нөл байна. Тийм энэ бол гутланд хор нөл байхгүй, энэ арсыг гэмтээхгүй
ашиг хэмжээгүй. Тийм надаа. Одоо нөгөө наалт малтыг салгахгүй гэдэг бол юм биш үү? Салгахгүй тийм. Хэцүүгээр үгүй. Хөнгө хүүшгүй. Их олон янзын юм бас биш шүү манайхаа. Тэгэхээр бас нөгөө яг энэ цэвэрлэгийнхаа хэрэгсийг таахан зүв сонгороо гэж хэлмээр байна. Тэгээ би сэлвэр чинь би баг жил гараа хэрэгж байна. Тийм үү? Тийм. Айгүй зүг. Би надад ч бас хэрэгж үзээгүй ба шүү. Нэг хоёр хийж үзнэ. Наа чи өнгө хадгалт сэргээлт мэргээлт хэрэг юм бол. Дайж юу ихтэй ч. 6 сар бол хэрэгжтэй нэг хүн аваад. Тийм үү? Нэгийгөө. Тийм, гутлын шүүгээд хийжтэй. Тэгвэл юу юм биш те? Айгүй боломжтой юм байна те. Тэгээ Монгол ч нөгөө тоошороо ихтэй. Гайгүй юм өмсөхгүй нөгөөдгөө заавал цэвэрлэх хэрэгтэй бол. Тэр тусмаа цагаан пүүс нь хамгийн аюултай. Өглөө гарлаа, өдрийн цагаар падаа оруулчихдаг байхгүй. Үнхээр шаардлагатай шүү дээ. За ингэ сайхан. Оо, нэгэн зэм бичдэг. Чи ийм пүүстэй ирж ирсэн юм. Би ч тийм чамаа. Доктор энэ ээлжим ээлж харагдахгүйсэн шүү дээ. Юу санагдахгүйсэн. За. Оо, энэ хараа манайхаа. Одоо ингээд энэ уул ийм пүүс үс юм биш үү? Оргоор та нар харж байгаа юм. Одоо оргин мэдэгдэж шүү дээ. Би амын гол нь ингэж л да. За ингэ боллоо. Энэ бүтээгдэхүүн. Тэгээ энэ бүтээгдэхүүн өнөөдөр бид нар бас энэ бүтээгдэхүүнтэй үнийг одоо та бүхнээс танилцуулж байгаа. Тэгээ энэ харж байгаа та бүхэн сая ерөөсөө таны минут өчөхгүй хугацаанд тийм ээ. Энэ юу маань хөтлөг ийм болгож байна. За тэгээд дахиад энэ дээр бас нэг юм нэмж хэлмээр байна. Юу юм гэхээр бидний юм арьсан. Тэгээ дотор нь одоо жишээ нь арьсан бол дотроос ийм ширин ийм дотортой ийм пүүсэнд аюу их монголчууд өмсдөг. Тэгэхээр энэний дотор шивэр биш те. Зүгээр юм нэг чигний үнэр ямар нэг үнэрнүүд ингээд үүсчдэг те. Энийг чи машин дотор кабин дотор ингээд хаяал явчихдаг шүү дээ. Тэгээд тэрнээс ч бодоод нэг сони үнэр ингээд тэрний биш нэ. Яг чи юу шивэр биш. Шивэр биш. Тэгтээ нэг чигний үнэр чигддэг шүү дээ. Арьс чугаас нь чигдүүлдэг нэг тийм юм. Тэр үед би сэлвэрийн бас нэг ийм бүтээгдэхүүн үйдیں۔ Үнэр дарагч. Энэ бол шивэр дарагч биш. Энэ бол цэвэр үнэр дарагч байхгүй. Энийг яадын гэхээр он дөрөнд тавиад энэ гутал руугаа хийгээд хальт ингээд цацчих юм. Хоёр талаараа ингээд. Тийм энэ шууд хоёр тишээ ингээд өвчиж байгаа байхгүй. За ингээд нэг 20-30 минут тавьсан дараа эвтэйхэн айтлаахан үнэр үнэртэй болчих. За. Энэ шууд өмсөхгүй шүү дээ. Тийм шууд өмсөхгүй. Ингээд нэг энэ чинь юмш ингээд хийчээд одоо тэгэхээр нэгсэндээ орой хүн орж ичээд Улаа тайл тавьчаад унтахаас засчаад тэгээ өглөө босоод өмсөд яг гоё болсон. Тийм тэгэхэд одоо тэр эвгүй чигний үнэр ч юм уу те 9 жирийн байхгүй. Энэ бас хүмүүстээ харуулчих. Энэ ингэхийн шүү. Монголчууд энийг буруугаар ойлгоод байдаг. Энэ бол шивэр дарагч биш. Энэ бол үнэр дарагч шүү. Энэ тэгээд оффлайн шууд ингээ он болгоод ингээд цааш чинь. Тэгээ та бүхнийг нэг камерыг харуулъя гэж бодож байна. Ингээд хоёр тал руугаа. Одоо гутал руугаа хийлээ. Одоо нэг хэнийг харж байгаа. Хоёр тал руу харж байгаа. Ингээд бол. За тэгээ өнөөдрийн маань та бүхэнд бас өгсөн зөвлөгөө бас та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хамгийн гол нь пүүснийхаа хөнгөн цэвэрлэгэнд сэлвэрийг ашиглаж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд бас одоогийн байдлаар байгаа бас хамгийн тийм боломжийн гоё бүтээгдэхүүн нэг баг. Тэгээд бас та бүхэнд бид нар бас сая мөнжигтөр жижигхэн бас пүүз ахуйд эхлээд нь ориг пластикаас ахуулаад тий яаж ялгах юм. Дээрээс нь яаж тэ зөв нэг аризмаар яаж зөв сонгох юм. Бас та бүхэнд бас зөвлөгөө өглөө. Тэр одоо бажи мөнж хоёр байлаа. Энэ удаагийн тэгээд зөвлөгөө мөн та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.